одоо ингээд нөгөө урамшууллын систем явагдахтай шүү дээ. Тэр дотор хотын дотор яваад байгаа шүү дээ. Би програмаа ингээд уйлдуулчих. За тэгэхээр зэрэг нөгөө програм хөдөлж авах тэр асуудал байхгүй. Одоо ингээд томоохон супермаркетууд ер нь бол ихэнх нь ингээд програм юутэй болцсон байна шүү дээ. Касса машинтай, POS машинуудтай болцсон байж. Тэгэхээр тэнд өөрсдөө дандаа програмтай. Тэгээ одоо янз янзын компаниар хийлэгдсэн, өөрсдөө захиалаад хийлэгдсэн, өөрийнхөө хөдөлтөн борлуулалт даваатай хяндаг байхгүй. Тийм одоо юм чи хөгжсөн байна шүү дээ. Тэгэхээр зэрэг тэнд нь сая ингээд тоолгоор бол бүх 5000 гаруй газарт бол одоо нөгөө энэ хотын албан дотор програм хангамж яаж уйлдах уу, яаж орох уу гэдэг зааврыг гартуулчихсан. Ингээд холбогдсон шүү гэдэг. За энэ нь бол бас нэг бүрэн нэвтрүүлэхэд асуудалтай юу байна гэхээр нөгөө захууд дээр яаж хийх үү гэдэг. Тэр олон зах олон дангуу яаж хийх үү. Тэрийг одоо төвцөх. Тэрийг одоо чинь Баян зүрх зах дээр туршиж үзсэн байна. Тэр олон дангуун дунд одоо нэг кас тавиад тэгээд одоо нэг хэсэг нь бол нөгөө урамшууллын систем буюу системд холбогдохгүйгээр нэг хэсэг нь холбогдоод тэгээд худалдаа авалт болгонд нөгөө хоёрын урамшууллыг тэгээд нөгөө суглаа хийгээд ингээд дунд нь кас хийгээд үцхээр бол татвар худалдаа авагч нар хаанаас нь авч яах гэхээр нөгөө урамшуулалттай системд хамрагдсан кастай газар руу тэмүүлцгээж байгаа байхгүй. Тэгээд касанд хамрагдсан үсгийн борлуулалт нь шал ор гарч иж байгаа. Тэгэхээр ингээд тохиолдол болгонд боломж болгон дээр нь одоо манай нөөц урамшууллын системийнхэн гаргалгаа хийж байгаа. За супермаркетууд ойлгомжтой, томоохон үйлчлэгийн газрууд ойлгомжтой, захуудын юм яриад тэр болгонд нь гаргалгаа хийгээд явж байгаа. Тэгээ энэ дээр бол бүгдийг хамруулах боломжтой гэж ингэж ойлгож байгаа. Түүнээс ямар нэгэн байдлаар бүх одоо нэг касса машин шахах юм аа. Заавал энийг ав гэж юм тийм байхгүй. Ерөөсөө тэрэнд холбогддог. Тэгээд касса машинтай байхыг шаардна, тэм нөхцөл тавина. Ер нь бол тэр хин илүү шаардах бол ирээдэл шаардах